За ингээд их хүмүүст үзэгчтэй энэ орой мэндийг хүргэж байна. Трансjoiner гой дамжуулалт байсан байна. Үлэмжийн гой довтлогоо зэлээд үсрэхгүйгээр шуу шиддэг тоглож байлээ. Маркус Волкрийн гой довтлоо. Гэб модны шийдэл амжилтгүй. Самбрас алтан шагаа нэмж хатгаад дахиад чадрал олмыг дасалж байна. Joiner гой довтлооны Joiner гүйцэтгсэн. Алтан шагаа дамжуулалт Дапамошек гой дамжуулалт. За гэб модны дундын заа шийдэл амжилттай олжээ. За гэб мод өнөөдрөөс за улаанхүүгийн гой оролт. За цэвэрлэлд орж цэвэрлэгийн алсын заа шийдэл дээж тутагаа оновчтой боллоо. Цэвэрлэлд орж дамжуулалт гой дамжуулалт байлаа. Эрдэнэ талд ажигласан гой дамжуулалт. Гүнсорлогийн шийдэл оновчтой боллоо. За одоо шилэх ёстой. Зоолж аргалын алсын заа шийдэл амжилттай. Минут Маркус Волкер ямар гоё хурдтай довтлооны хөлбөр байваа. Гоё довтлооны гүйц. Сүүлд оржийн гоё довтлоо байлаа. 88, 82. Орлоо. Шилт амжилтгүй. За ерөөсүүдийн довтлого үнэхээр учраа болоод эхэлчихжээ. Дорж арилтын довтлогоо гоё довтлогоо байлаа. 108, 88 дорж арилтын Батын хийцэнтэй Баян зүрхийн хантастын Эрвсүүд баг лигийн анхны ялалтаа байгууллаа. Зарим Түмаа шидэнтэй хэдий Чингис Хот 10 мегаватт баг анхны ялалтлаа хүлээж байна. За Үлзий бүрэнгийн үнэн бүр эзэнтэй Баян голын Синтосо Арслангууд багуудын тоглолтын эхний үеийн хэсэгтийн довтлогоо маш хурдан 2 оног ганцлаг боолорлого дамжуулсан. Боолорлогын довтлогоо амжилттай олжээ. Нямбаяр алдаа байсан байна. Дөлгөөн. За дөлгөөн маш хурдан довтлооны гүйцэтгэлээ. Дөлгөөн за маш хой дамжуулалтыг задлж өгсөн. Дөлгөөний алсын заа шийдэл. Мишелийг ингэ сууд орхиж болохгүй. Мишель дахиад шийдэлт оновчтой багийн 29 оноо. Зандра Браун өнөөдөр Баатар сүрэн задлсан. Бүрв цэрэнгийн шийдэлт оновчтой болж байна. 38-21 оновчгүй болсон. Даваасүр хурдан довтлогоогоор тамжтад өгсөн. Тамжтын довтлогоо оновчтой болсноор завсарлыг Сквики Андре Браун довтлогоо оновчтой болсон. За Кардел Джонсон ямар гоё довтлогоо вэ? Кардел Джонсон 65 54 болголоо. Кардел Джонсон болордлого унаа шидсэн гоё довтлогоо байлаа. 74 58 болордлогын Вацолбогийн дарсан. За Вацолбогийн урд довтлого амжилттай олжээ. Одоос Арслангууд багтай ойлголцоод ер нь тааруу байгаа байна. Кристлаусенгийн Мишелийн 2 оноо бас заазрагнууд багийн давгаалаар эхүү өндөрлж байна. Ингээд удирлын анхны ялалтаа тэд байгуулж байна. Зарим Синтосо Арслангууд баг 2 дахь ялалтаа хийж байна.